Хүүхдийн өтгөн ба бие даасан хойшлолт. Сануусахад хүүхдийн өтгөн янз бүрийн мөнгөтэй байж болно. Борж шар, ногоон гэх мэт. Мэдээж нэмэлт хоос ихнөц бүтгэн нэгтрас багтаагаас исүүхээс бүрдсэн болж ихшин. Гэхдээ энэ нь хүүхэд юу идэж, ямар хэмжээгээр идэж байгаагаас шалтгаална. Хөхний сүү эсвэл сүүн тэжээс хоолны цэсэнд их байх тусам өтгөн нь эсвэл зөөс нь хэлбэргүй байна. Нэмэлт хоос ивч байх үед өтгөн өдөр бүр гарахгүй байх нь бий. Өтгөний өөрчлөлтөөр хүүхэд тухайн хүнсэнд хэрхэн хариу үйлс үзүүлж байгаагаа харуулж болохч энэ нь 1-2 хасбаг эзэмээс биш харин тухайн хүнсийг нийлээдэх хэмжээгээр эзэм үед илүү ажилладаг. Хэрвээ шинэ хүнс нэмснээс хойш өтгөн мэдэгдэхүйц озон удаа гарах эсвэл эсрэлээрээ өтгөн хатах мөн энэ нь хүүхдэд таагүй мэдрэмж төрүүлж байвал тухайн хүнсийг тэснээс хасч хэсэг хугацааны дараа дахин оролдоод үзэх нь зүйтэй. Анхаар үзэх шимж тэмдгүүд хэрвээ та өтгөн харин бүтээг байгааг анзаарвал яарстай түлгэн тусламж дуудах хэрэгтэй. Энэ нь гидс дотор цус автаж байгаагийн шинж байж болно. Хэрвээ өтгөнд тод улаан цусны судас байвал хүүхдийг эмчид үзүүлэх нь маш чухал бас хурдан үзүүлэх хэрэгтэй. Магадгүй анус орчмын саст бүр хөвчөнд хагараас үүссэн эсвэл үнэний сүүний уургийг эсвэлсэхгүй байж болно. Хэрвээ өтгөнд хар судастай юм шиг зүйлс байвал ихэнх тохиолдолд хүүхэд шинэ банан идсэн байдаг бөгөөд энэ нь огтойх зүйлс биш юм.